Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань хэллээ. За өнөөдрийн сэдэв бол дэлхийн хамгийн өвдөлтөй хатгадаг, хаздаг 10 шавжны тухай ярих гэж байна. Маш баяртай байна. Гоё. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь, хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгаль төрийн бас байгууллага ивент итгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэнтэй хүрч байна. За студид хөтлөгч цогт урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. За нэг өдөр Justin Schmidt ингээд дугуй оноод явж ээж халуунд ингээд амсгаадаад царай нь улаагаад амаан гац гэд нөгөө айхлаад явж байгаа штэ. Тэгтэл яг тэр мөчөд зөгий. Яг тэр онгорхон ам руу нисч ороод хилэн дээр нь хатгацсан байгаа. Тэгэл Schmidt даруй газар тунаад өвдөлтийн шокноос олж ийш тийш хийчлээд юу болж байгааг ойлгох сөхөөгүй. Дараа нь тэр энэ мөчийг ингэж тайлбарласан. Даруй, жигшмээр бүх биеийг хамарсан, хөдөлмөрийн чадваргүй болтол өвдгсөн 10 минутын турш амьдрал ямарч утгагүй санагдсан. Яагаад гэвэл хэл хамгийн өвдөлтийг мэдэрдэг газар гэж. Тийм. За гэхдээ энэ бол түүний амьдралдаа авсан хамгийн аимшигтай хатгалцч биш. Бүр ихний аравт нь ч орохгүй. Учир нь энэ хүн бол энгийн нэгэн золгүй дугуйчин биш. Тэр бол Justin Schmidt. Шавж судлаач. Тэр дундаа шавжны хор өвдөлтийг насаараа судалж 1000 гаруй удаа шавжинд хатгуулсан дэлхий дээрх хамгийн алдартай өвдөлтийн хэмжүүрийг бүтээсэн өөрөө бараг өвдөлтийн нэгж болцсон ийм галзуу сониуч хүмүүсийн эцэг нь болсон. Тэр бүр 1000 гаруй удаа дэлхийн хамгийн өвдөлттэй хортой шавжнуудад хатгуулад үзсэн гэсэн үг. Ихэнх хүмүүсийн хувьд бол зөгийн хатгалт аймаар гэж бодохоор зүйл шүү дээ. Одоо зөгийг хатгуулаасаа айна. Харин Schmidt-ийн хувьд бол энэ бол уйтгартай. За түүний амьдралын хамгийн том зорилго хариулах ёстой асуулт нь өвдөлтийг юу н хэмжиж болох юм уу? Өвдөлт бол өөрөө маш субъектив зүйл. Хүн бүр өвдөлтийг өөрөөр мэдэрдэг. Яг ижил төвчний байшин ч хүн үнээсээ шалтгаалаад өөрөөр мэдэрч тайлбарлана. Гэтэл шинжлэх ухаанд энэ илүү өвддөг, тэр нь арай бага гэдгийг яг харьцуулах өвдөлтийн нэгж байгаагүй. Ингээд Schmidt-ийн гаргасан шийдэл бол хэрвээ би нэг төрлийн хатгалтыг өөр шавжнаас өөрийнхөө биед ижил нөхцөлд мэдэрвэл би тэднийг хооронд нь харьцуулж чадах юм байна. Хин нэгэн үнийг хийх л ёстой. Эрдэмтэн хүн бол сониуч зангаа дагна гэж хэлсэн байдаг. Ингээд тэр 1000 удаа өөрийгөө судалгааны талбар болгон Schmidt-ийн өвдөлтийн индексийг бий болгосон байна. Энэ индекс нь тэгээс 4 хүртэлх шатлалтай. Тэг гэдэг нь болохоор бараг мэддэхгүй өвдөлт. Нэг нь бол хөнгөн таагүй өвдөлт. Хоёр бол тодорхой хэмжээний яг өвдөж энэ гэдэг өвдөлт. Гурав дахь нь бол бүр яалчгүй юм тэсвэр сорьсон ингээд уйлмаар тийм хэцүү өвдөлт. Дөрөв дахь нь бол хүний төвчээрийн дээд хязгаарыг шаарддаг. Одоо бараг ингэж өвдөж явахаар үхээд үгүй гэмээр тийм өвдөлт гэсэн. За зарим тохиолдолд бол Schmidt-ийн индекс нь бүр 4 нэмэх гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр 4 нэмэх гэдэг нь энэ өвдөлтөд түүнээс цааш хязгаар гэж байхгүй. Гэхдээ энэ индексийн сонирхолтой болгодог зүйл нь энэ тоондоо биш. Түүний хийсэн тайлбарууд нь байдаг. Schmidt өвдөлтийг 3.0 гэдэг ингээд зүгээр бичээд орхихгүйгээр өвдөлтийг ингээд бүр өөрөө ингээд хатгуулж үзэж байгаа шүү дээ. Хатгуулж үзэхдээ бүр яг ингээд амьдаар нь битсэн байна. Буцалж буй тос арьсан дээр тусах шиг цахилгаанд цохиулж байгаа мэт өвдлөө. Шатаж буй нүүрсэн дээгүр хадаастай алхах шиг мэдрэгдлээ. Эдгээр нь ерөөсөө юм уран зохиолын байгаагүй. Эдгээр нь түүний судалгааны тэмдэглэл байсан. Эцэст нь түүний хэлсэн нэг үг бас их сонирхолтой. Би нэг зүйлийг ойлгосон энэ судалгааныхаа туршид хатгадаг шавж ба хүний харилцаа ерөөсөө энэ шавжны тухай биш, шавжны тэр хор өвдөлтийн тухай биш, харин бидний тухай юм байна. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйн дайн юм байна. Одоогоор тэд ялж байна гэж хэлсэн байна. За ингээд дэлхийн хамгийн өвдөлтөй хатгадаг, хацдаг 10 шавжийг бид хоёр танилцуулах болно.
За тэгээ. За маш одоо олон дурсамжууд сэргэлээ. Ямар амтнд хазуулж ялаа гэж тий шомуул зөвгий биса тэргээд одоо бас элдв хангаа халгаанд батгуулж исэн ч юм уу. Манай сонсогчд маань бас тий ямар их өвдөлтийг ямар шавжнаас авч исэн тухайга комментээр бичээрэй. Тэгэхээр өнөөдрийн 10 дугаар байранд yellow jacket гэдэг шар хөрөмтэй залуу гэдэг шиг тий. За ийм залуу байна. Тэгээд Шмидтийн өвдөлтийн индексийн топ 10-аас одоо 10 дугаар байранд орж байгаа юм тийм байна. Тэгээд ямар ч байсан байртай тий. За 10 дугаар бидний өдөр тутмын амьдралтаа бас хамгийн их огтолцдог ийм хатгагч шар хэдгэн гэж нэрлэдэг юм байна. За Жастин Шмидт энэ хэдгэний өвдөлтийг 2 гэж үнэлсэн байдаг. За шинжлэх ухааны хэлээр бол энэ нь дунд зэргийн тодорхой одоо шууд мэдрэгддэг одоо ийм өвдөлт юм байна. Өөрөөр хэлбэл мэдрэлийн рецепторуудыг одоо гэнэт өдөөдөг хурдан оргилдоо хүрнэ. Дараа нь айжмаар намтна. За энэ бол нэг тийм танил өвдөлт явж байна те нэг час хийгээл явдаг ч юм уу те. За энэ бол одоо удаан тарчилгаатай юм өвдөлт биш харин анхааруулгын дохио одоо маягийн юм уу те. За Шмидтийн тэмдэглэлд шар хэдгэний хатгалтыг ингэж тодорхойлсон байдаг. Одоо хурц халуун шууд тэ бас удахгүй шууд өвдөн. За энэ сонирхолтой нэг зүйл байна. Энэ өвдөлт нь удаан үргэлжилдэггүй. За тархинд бол одоо маш хурдан аюул гэсэн тохиог одоо хүчтэй өгөх нь. За энэ бол хувьслын маш ухаалаг шийдэл. Хэдгэн хүнийг бол алах шаардлага байхгүй. Зүгээр л одоо эндээс хол угаарэ тэ гэдэг нэг ойртгой болтол нь одоо айлгаж байгаа гэх юм уу. За шар хэдгэний хорн мэдрэлийн төгсгөлүүдийг богино хугацаанд хүчтэй өдөөдөг энэ бодисуудаас бүрддэг. За үүний дүнд бол нөгөө халуун оргих мэдрэмж төрнө. За хурц зүү хатгсан юм шиг өвдөн гэдэг нэг чип хийдэг шүү те. За тарих шууд энэ газраас холд гэж тушаана гэсэн. Гэтэ ягаад хүмүүсийн шар хэдгэнээс ийм их айдаг вэ? Тэ учир нь одоо Шмидтийн пен индексийн 2 гэдэг нь бол одоо ганц хатгалтын тухай харин бодит амьдрал дээр шар хэдгэн бол нийгэмсэн хамгаалт сайтай ийм шавж байдаг. За миний хувьд бол бас энэ яг зөвгөнөөс илүү юм хэдгэн төрлийн те арай юм тайлмайлтай юм нарийнхан илүү хурдан хөдөлгөөнтэй нэг юм амтан байгаа даа. Энээс бол бас их айдаг. За нэгийг нь өдөөөхөд бол фермон ялгаруулад бусдыгаа дууддаг. Тэгэхээр одоо ганц хатгалт хурдан дуусч болох ч гэсэн олон хатгалтыг одоо цаана дуутсан байх магадaltaй те. Тэгээ олон хатгал бол эн чинь бас огт өөр төвшний асуудал болж хувирна. За өөр нэг чухал хүчин зүйл бол орчин. За шар хэдгэн ойд ховор тааралдаг юм экзотик амтан бол биш. За тэд хүний орчинд дасан зогтсон одоо нөгөө хоол хүнс чихэрлэг үнэр задгаа ундаа зэрэг нь одоо тэднийг татдаг. За тэгээ иймээс энэхүү хоёр түвшний өвдөлт бол статистикийн хувьд хамгийн олон хүнд одоо тохиолддог байна. Тэгэхээр одоо магадгүй нэг ундаа мундаага жоохон тагладаг ч юм уу тийм байдлаар бас нөгөө дуутахгүй байх тал дээр хэрвээ тааралдаад байвал за зөвгүй бол одоо нөгөө балаа ирээдүйд зориулж ингэж нөөцөлж хатгалж иддэг амтан бол харин энэ хэдгэн өдөр өдөртөө хоолоо олж иддэг юм анчин байдаг. За ингээд бодоход энэ жагсаалтын хамгийн доод байрч гэсэн одоо шинжлэх ухааны хувьд бол маш нарийн тохируулгатай юм өвдөлт байдаг. Харин эндээс цаашвал өвдөлтийн энэ философи огцом өөрчлөгдөнө. Тэгээд дараагийн байруудад бол өвдөл зүгээр нэг анхааруулга байхаа болоод жинхэнэ нөгөө шандаш төвчээр шаардсан ийм зүйлүүдийг танилцуулнаа. За ингээд бид жагсаалтын дараагийн шат руу орж байна. 9 дугаар байр. Эндээс эхлээд бол хатгалт одоо юм зүгээр нэг санийх шиг хорсолт биш. Бие махбодын хариу уруулан хүртэл ингээд үйлчж эхэлнэ. 9 дугаар байранд орж байгаа амтан бол маш төрөмгийн ааштай нэгэн бас хэдгэн байгаа. Нэр нь bold faced hornet. За хар биетэй, нүүрэн дээрээ юм цагаан хээтэй болохоор bold faced hornet гэж нэрлэдэг. За энэ хэдгэн маань харваасын аюултай гэдэг нэм мэдрэгт хүч. Байгаль дээр ийм тод өнгө, хүчтэй ийм хар цагаан контраст ихэвчлэн угаасаа аюултай юм шинж байдаг. За Жастин Шмидтийн одоо энэ индексээр энэ амтан бол яг хаа 2 үнэлгээтэй. Тоогоор бол 10 дугаар байрны шар хэдгэнтэй юм адилхан юм шиг мөртлөө яг энэ бодит мэдрэмж нь огт өөр. Шмидтийн тэмдэглэгэнд энэ хатгалтыг хүчтэй, халуун, хавгнал дагуулсан гэж тодорхойлсон байгаа. Өвдөлт нь юм хурц эхэлнэ. Дараа нь арьс чинь ингээд халж байгаа нь мэдрэгдэнэ. Тэгээд халж агаад чангараад хавгнаж эхэлдэг. За энэ нь бол ердөөсөө өвдлөө гэдэг ингээд дуусах зүйл биш. Нөгөө үр дагавар нь нүдэнд юм ил үлдээдэг одоо тийм өвдөлт гэсэн үг. За энэ хэдгэнд яагаад тийм төрөмгий вэ гэвэл одоо зан төрх нь яагаад тийм төрөмгий вэ гэвэл тэдний амьдралын хэм маягтай холбоотой. Bold faced hornet маань үүрээ мод, барилга, байшингийн гадна ил тавьж байрлуулдаг. Тэгээ нуугдах боломжгүй учраас хамгаалтын ганц арга нь довтлогоо.
одоо хамгийн сайн хамгаалалт бол товтлогоо гэдэг үг гэдэг шүү дээ. Яг тэрийг хэрэгжүүлдэг гэсэн үг. За үүрэн ч гэсэн ер нь бол ийм аимшиг юм байшин шиг цаас шиг юм бүтцтэй тийм материал байгаа. Тэгээд хэлбэрийн хувьд бөмбөр, заримдаа сагсан бөмбөгийн дайтай тийм том үр байдаг. За энэ үр дотор хэдэн зуун хэдгэн хамт амьдарч маш зохион байгуулалттайгаар хамгаалалтаа хийдэг. Тэд нар бол нуугддаггүй, зүхтдаггүй, шууд товтлох тийм стратегийг барьдаг. За учир нь тэдний амьдрах одоо тэр гол арга нь бол айлган сүртүүлэх байна. За тэгээ Хойд Америкт бүр ийм 7 алхмын дүрм гэдэг тийм дүрм байт юм байна. Энэ нь болохоор энэ одоо хэдэгний үүрэнд хит ойртвол энэ хэдг нь ойролцоогоор 7 м хүртэл хөөж ирээд дайрч чадна. Одоо 7 м бол яг ингээд хамгаалдаг орон зай гэсэн үг. Тэгээд ганц нэгээрээ ч биш мэдээж сүргээрээ дайрна. Тэгэхээр энэ 2-0 гэдэг өвдөлтийн үнэлгээ бол Bolt Faced Hornet тийм бодит аюулыг одоо юу гэж дүгнж байгаа гэхээр сүргээрээ товтлох зан төрөх, удаан хугацаагаар хавгнуулах. Тэгээд мөн хүнтэй ойрхон байдгаар нь гол аюул нь байдаг. Тийм. Одоо ганц хэдгний бол учрыг олчихмоор байна те. Нөгөө сүргээд дуучхаар яж байгаа. Хэцүү бүр аюултай болчиход байна. За 8 дугаар байрны амтыг танилцуулъя. Red Harvester Ant гэдэг улаан үр төгч одоо шоргоолж гэж байгаа юм л та. За эндээс эхлээд энэ өвдөл зүгээр нэг хурц цохилт байхаа болж удаан үргэлжилдэг. Удачаар бас хэцүү те ингээ өдөржингөө өвдөж ч юм уу. Биеийг чинь ингэж барьж авдаг мэдрэмж болж хувирна. Би бол одоо энэ өвдөлтийг тайлбарлах гэдэг чинь бас айгүй хэцүү шттэ одоо те. Өвдөж ийн л гэхээс одоо яг тэгж ингэж тайлбарлаж байгаа надад их гоё таатай байна. За 8 дугаар ярианд орсон амтан бол жижигхэн мөртлөө одоо огтхон ч энгийн биш одоо нэгэн. За Red Harvester Ant гэдэг өөрөөр хэлбэл энэ улаан үр төгч шоргоолч гэдэг байгаа. Тэгээд азар Монгол оронд маань байдгүй юм байна. За эхлээд нэг зүйлийг шууд хэлье. Энэ шоргоолж бол том биш. За сүртэй харагдахгүй. Гэхдээ одоо Schmidt-ийн Sting Pain Index дээр 3 өсвөн одоо нэлээд өндөр үнэлгээг авсан байна. За өөрөөр хэлбэл эн чинь үнэхээр дэндүү байна гэсэн одоо ийм сэтгэлдлийг төрүүлнэ. За Justin Schmidt-ийн тэмдэглэлд улаан үр төгч шоргоолчны хатгалтыг удаан, хүчтэй, тасралтгүй гэж тодорхойлсон байдаг. За энэ өвдөлт хурц эхэлдэг ч гэсэн одоо гол онцлог нь алга болдоггүй. За хатгуулснаас хойш одоо хэдэн минут өнгөрөхөд за одоо бас хүн гайгүй болчих байл үү гэж бодно те. Гэтэл үгүй ээ. Тэгээд өвдөлт яг л нэг газараа ингээ те зуралтаад үлчгсэн мэт ингэж үргэлжилнэ. За зарим судалгаанд энэ өвдөлт бүр хэдэн цаг бүр те 8 цаг хүртэл одоо үргэлжилсэн тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг. Одоо бүхэл өдөржингөө өвдөх нь биш те нэг газараа. Тэгээд Schmidt-ийн нэг алдартай зүйлт нь бол яг яаж өвддөг вэ гэвэл би одоо яг хэлж өгье. Хумсны мах руу өрөмдөж байгаа мэт ингэж удаанаар залхааж төвчээр шалгадаг өвдөлт. 8 цагийн турш гэхэр бас амар шүү. Хумсны мах руу өрөмдөн гэдэг ч та ямар гिचэн 990 гэдэг шиг л явж байна. Энд дээр бол уйлах юм байна шүү дээ. Тэгээд энэ шоргоолж ихэд те. За энэ хорн бол мэдрэлийн системд нөлөөлж энэ өвдөлтийн дохиог удаан хугацаанд идэвхтэй байлгадаг бодисуудыг ингэж агуулдаг. Өөрөөр хэлбэл тархинд өвдөлт дууслаа гэсэн дохиог одоо ирэхгүй байхаар ингэ зохицуулсан дохио ирэхгүй удна. Тэгээ энэ сонирхолтой мөртлөө бас их аимшигтай баримт байгаа. Тэгээд улаан үр төгч шоргоолчны хамгаалалт нь ганц үйлдэлээр ингээд дуусчдггүй. За тэр зүгээр л одоо хатхаа зогсохгүй. Гол учир нь эхлээд хатах нь дараа нэг хороо шахдаг. Хороо тий одоо супер павертайх нь шүү дээ. За мэдрэлийн төгсгөлүүдийг ингэж өдөөгөөд өвдөлтийн дохиог ингэж асаагаад харин дараа нь ингэж хацдаг байхна. За хазах явцдаа тэд нэмэлт химийн бодис ялгаруулж одоо аль хэдийн эхэлсэн өвдөлтийг илүү гүн те илүү удаан зоосон ийм болгож өгдөг өө. Тэгээд яна айгу инээдрээд байна. Тэгээд амтнд хазуулах ч аз жаргалтай байдаг шээ. Өвдөлтийн тухай ярьж байгаа баясаалтантай байдаг. Илүү гүн удаан. За өөрөөр хэлбэл одоо эхний хатгалт нь нэг анхааруулга болоо дараагийн хатгалт нь одоо үнэхээр ойлгосон биз дээ тий дахиж ирэхгүйс тий гэсэн юм давхар дохиог бол өгч идэг байх нэ. Тэгээ шинжлэх ухааны үүднээс харвал энэ одоо маш ухаалаг юм стратегийг ашиглаж идэг. Нэг төрлийн хоронд найдах биш одоо олон механизмыг зэрэг ингэж ажилуулж тий дайснаа дахиж ирэх хэрэг болгож явуулдаг юм байх нь. За мэдрэлийг цочроогоо дараа нь өрөвслийн одоо урвалыг нэмэгдүүлдэг. За үүний үр дүнд өвдөлт одоо богинохон одоо намтахгүй харин тогтмол удаан үргэлжилсэн энэ дарамт болж одоо хувирнаа. Тэгээд яг үндэ хазуулц хүн бол маш их дарамтанд орно штэ.
Би бас нэг хүүхэд ингээд нүүрэн тус газараа ингээд 5 6 хазуулсан жоохон бага насны хүүхэд хараад миний бүр нулимс гарсан багт тийм. Тэг яагаад хүүхдээ хамгаалаа хүн бэ гэд бүр ингээд те эцэг эхрүүн ингээд хэлмээр байсан ч хэлж чадаагүй л те. Тэг яг үндэ хазуулсан байсан бол те юу ингэж инээж чанахлах л та. За энэ шоргоолж ихэвчлэн хуурай халуун бус нутагт ингэж амьдардаг. За тэдний үүр нь одоо их том ил харагддаг те. Нэг тийм нуугдмал газар доошоо бол биш байхна. За яагаад гэвэл тэд нуугдах шаардлагагүй байдаг байх. Тэ. Одоо бүгд зүгээр тэднээс айдаг те. Чаддсан бол хүрээ дээр ирээд байж байгаа юм л та. За улаан үр түүх чоргоолчны энэ философи энгийн за газар нутаг бол амьдрал үр хоол одоо тэжээлээ ингэж нөгөө алтна гэдэг шууд үхэлтэй адилхан те мөхөлтэй адил тиймээс тэд үүрэндээ ойрцсон одоо юу ч өршүүдгүй шууд одоо нөгөө хөөж зайлуулах те дайрахын арга хэмжээгээ авдаг байх нэ. Тэгээд энэ ягаад Монгол оронд бас байдгүй вэ гэвэл монголчин нөгөө нэг хасах 30 юм те одоо өвөлдөө ингэж хүүтэн болдог эн чинь бас ийм сайхан даваа талтай байдаг юм байна гэдгийг энэ нэвтрүүлгийг бэлж байхдаа бас мэдэрлээ. Тэгээд нөгөө улирлын огцом хэлбэлцэл удаан нөгөө дулаан шаарддаг амьдралын мөчлөг ингэж тасалж чаддаг тийм учраас бас байдгүй юм байна. За зарим уугуул хүмүүс судлаачид бүр шав судлалын энэ оюутнууд хүртэл одоо улаан үр түүх шоргоолжны хатгалтыг энэ сумын шоргоолжийнхтай харьцуулж ярьдаг. За мэдээж сумын шоргоолж бол одоо илт илүү ингэж өвдөлтийг үзүүлж чаддаг. Гэхдээ улаан үр түүх шоргоолжны давуу тал нь өөр одоо тэр нь бол нөгөө хугацааны асуудал те удаан. За энэ өвдөлт хурдан дуустдаггүй одоо маш удаанаар зовоон. За энэ бол одоо дөнгөж 8 дахь өвдөлтийн тухай ярих юм байна. Сумын шоргоолж бол мэдээж нэг дээр байгаа. Гэхдээ одоо дараа нь ярина. Гэхдээ бас сумын шоргоолжтой харьцуулж ярьж байгаа гэдэг нь бол бас 8 тагаа мөртлөө маш том амжилттай нэ шоргоолжтэй. Тийм ээ. За дараагийн хан бол бас нэгэн шоргоолж байна. Хилэн шоргоолж гэдэг нэртэй. За гэхдээ энэ бол яг шоргоолж биш байгаа. За ингээд 7 дугаар байрлал орсон. Энэ бол Velvet Ant буюу олон нийтэд одоо гадааддаа cow killer буюу үхэр алдаг алуурчин гэдэг юм хочтой болсон амт. За Velvet Ant-ыг шууд утгаараа үхэр гэхэд алдаг гэж бас ойлгож болохгүй. Тэд үхрийг хордуулж ингэж унгаажуулж чадахгүй. Харин Америк нэгдсэн улсын одоо өмнөд бүс нутгуудад мал гинэт одоо Velvet Ant-д хатгуулснаар өвдөлтийн шоконд орд юм байна. Тэгээд үсрэх одоо үхэр одоо ингэ зүгээр ажилласан үсрэх, дайвалзах, хяналтаа алдах гэдэг юм шин тэмдэг бүтээгддэг. Тэгээ зарим амьтан ингэж цочирсноосоо болж унах, одоо бүдэрч унах, гэмтэх, бүр хүнд байдалд орсон түүхүүд байдаг. За тухайн хатгуулсан амьтан малын бие махбодыг юм хяналтыг төр хугацаагаар юм бүрэн эвддэг гэж одоо үздэг тул энэ хүн cow killer гэдэг юм хочтой болсон юм байна. Тэр том бод малыг тий. За энэ амтны тухай хамгийн түрүүнд одоо хэлэх ёстой зүйл бол энэ амтан одоо хэдийн хилэн шоргоолж Velvet Ant гэдэг нэртэй ч үнэндээ далавч байхгүй хэдгэн юм байна. Бас л нөгөө wasp хэдгэн. Эмэн далавчгүй тул шоргоол шиг харагддаг. Харин эрен далавчтай. За би энэ улаан, улбар шар, хар өнгийн өтгөн хилэн мэт үстэй харахад гоё, бүр өхөөрдөмч юм шиг харагдаж болно. Гэхдээ энэ өнгө бол зүгээр нэг юм гоё л биш. Энэ бол байгаль дээрх хамгийн тод анхааруулах дохионуудын нэг. Надад ойртох хэрэггүй гэсэн одоо тэр дохио. За Jason Schmidt-ийн одоо энэ өвдөлтийн индекс дээр Velvet Ant-ыг 3 гэж үнэлсэн. Schmidt өөрийн тэмдэглэгэнд Velvet Ant-ыг өвдөлтийг одоо тайлбарлахдаа түргэн эхэлдэгч удаан сулалдаггүй, маш хурц шатаж буй, удаан арилдаг гэж онцлсон байдаг. За нөгөө түрүүний өмнөхүүдийг бараг нийлүүлсэн энэ комбо гэсэн. За зарим хатгалт эхлээд айхтар өвдөөд дараа нь айжмаар мартагддаг бол Velvet Ant эсрэгээрээ. Тархинд ч н одоо гайгүй болчих واخ та гэсэн юм хүлээлтийг юм төрнө. Гэхдээ өвдөлт 20-30 минутын турш зарим тохиолдолд түүнээс ч удаан тасралтгүй шатаж одоо илүү улам л өвдөд байдаг гэсэн. Одоо эхлээд амар өвдснөө ингээд жоохон намжих байх гэж бодно шүү дээ. Тэгтэл хатгуулчаад нэмээд ингээд өвдөд байгаа юм шиг, өвдөлт нь ингээд ихсээд байгаа юм шиг болдог гэсэн. За сонирхолтой хэлэхэд бас Velvet Ant бол байгаль дээрх хамгийн хатуу биетэй шавьчнуудын нэг. Одоо нэг жомыг гიშгээд үхтгүү гэдэг шиг хатуу биетэй шавьчнуудын нэг. Тэднийг гიშгэхэд бараг бяцардггүй. Үүн дээр нэмээд түүний чанга дуу аваа байдаг. Velvet Ant-ийн зарим зүйлүүд аюул тулгарх үедээ бие ингээд чичиргээд юм чимчгэнсэн, шаржгансан тийм бараг шүглдэх мэт ойрын занд маш тод тийм чимээг гаргадаг. Тэгээ энэ нь болохоор одоо энэ хацгалтаасаа гаднах юм нэмэлт хамгаалалт гэсэн үг.
За нэг гэсэндээ Вэлют амт бол намайг оролдох хэрэггүй гэсэн философиг төгс хэрэгжүүлсэн амт юм аа. За дараагийн амтан бол бас нэгэн амт байна л да. Одоо Giant Bull амт гэдэг байгаа. За 6 дугаар байранд орсон 3 гэсэн үнэлгээтэй. За Австралиас гаралтай нэрнээсээ эхлээд ер нь бас айц төрүүлмээр Giant энтергээ те. За Justin Schmidt-ийн тэмдэглэлд одоо Giant Bull антын хатгалт бусад олон шавьсныхаас их онцгой гэж одоо тэмдэглэсэн байна. Тэгээ ер нь бол одоо шоргоолж дундаа хамгийн хүчтэй эрүүтэй, хамгийн сайн хараатай, тэгээ том нийлмэл нүдтэй, одоо хүнийг хараад шууд чиглэн дайрч чаддаг хөдөлж буй объектыг ингэж барьж авдаг буюу одоо тэдний довтлогоо бол нөгөө сарамсаргүй биш зоригтой байдаг гэсэн үг одоо тэгээ яг хараад зорж штэ. За эрүүн таслах барьж тогтоох юм зориултай хазуусан тохиолдолд одоо жинхэнэ механик одоо шарахыг үүсгэж чаддаг. Тэгээ хор механик гэмтэлгээ давхар юм хүчтэй өвдөлтийг үүсгэж байгаамаа. За тэгэхээр Австрал бол нөгөө нэг удаан хугацаанд тусгаарлагдсан их газар одоо хатуу өрсөлдөөтэй экосистем. За үүний үр дүнд бол нөгөө хурдан том өвдөлтөөр ярддаг амьтад давмгаалсан одоо арьс махаж ойлгуулна гэдэг шиг тий. За Булант бол одоо үүний бас нэг амин жишээ байгаа даа. Тэгээд өвдөлт огцом эхэлж одоо мах руу шууд халдаж байгаа мэт юм мэдрэмж төрүүлдэг гэж бичсэн байдаг. За энэ өвдөлт бол аажмаар ингэж нэмэгддэггүй, анхааруулж бэлтгэх боломж олгодгүй. Яг нэг мөчөд одоо бүх биеийн анхаарал нэг цэг рүү татагдаж тарих энд онц ноцтой зүйл болж байна гэж одоо шууд ойлгуулдаг. За өвдөлтийн чанар нь хамгийн гол нь их онцлог байгаа. Энэ нь түлэгдэл шиг юм халуун биш, хорсгалч шиг юм жигд бас биш, харин арсыг урах миний амар хэлээ. Арсыг урах махыг одоо татаж энэ салгаж байгаа юм шиг ийм механик мэдрэмжийг ингэж давмгаалуулдаг нэ. Одоо махыг татаж салгаж ийм мэдрэмжийг одоо үзчихсэн үү? Ингэн л гэсэн үг. Төсөөлөхөд ч ингэж эвгүй байна те. За зарим хүмүүс үүнийг одоо нохоо шүдээ шигтгэхэд аваад одоо сулахгүй байгаа юм шиг одоо шүтээ шигтгэхэд ингээд татаад те ингээд 100 чад ингээд сэгсрээд байгаа те тэгээд байгаа юм шиг гэдэг ч одоо яасан амар шоргоолж яваа. За энэ зөвөрлөл бол тохиолдлынхын ш энэ Giant Bull антын довтлохаарах үнэхээр яг ийм байдаг гэж байгаа байхгүй юу. За тэд эхлээд одоо асар хүчтэй эрүүгээрээ зугаад дараа нь одоо зөвхөн барих бос маханд шигдэх юм зориулттай харин тэгж барьсан хэвээрээ ингэж одоо хатгадаг те. За өвдөлтийнхөө хоёр өөр механизмаар зэрэг ирдэг нь нэг нь бодит механик гэмтэл нөгөөх нь болохоор хорны химийн нөлөөг давхар ингэж мэдрүүлж өгч идэг. Тэгээ Шмидтийн бичснээр энэ хатгалт бол хүний анхаарлыг бол бүрэн эзэлдэг те. Одоо бүх анхаарал зөвхөн тэн дээр тэгээ өвдөл богино хугацаанд үргэлжлэж болохч за тэр хугацаанд бол нөгөө өөр зүйл бодох энэ төр ямар ч боломж байхгүй. Яг л одоо нөгөө бие махбод одоо л хөдөл одоо л цогт гэсэн ерөөсө ганц юм систем рүүгээ бүх бодол бие мэдрэмжээ ингэж төвлөрүүлэхээс арга байх. Fight or flight гэдэг нөгөө рефлексийн хоёр сонголт гарч ирдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ шоргоолчтой таарахад бол fight гэдэг сонголт нь байхгүй зүгээр flight зугатаал гэдэг сонголт байх юм байна л та. Яа манай шоргоолчнууд бол нэр үнэхээр хөөх юм байна дөө. За дараагийн одоо ингээд 5 дугаар байрлал орж байна. За энэ цэг дээр бол өвдөлтийн чанар дахин нэг удаа өөрчлөгдөж байна. Хэрвээ өмнөх байруудад өвдөлт одоо урж тасдах, удаан барих, биеийг хянах юм маягтай байсан бол эндээс эхлээд өвдөлт эдэмхий, шатамхай тийм цохилт өгж байгаа юм шиг. Нөгөө зүрхний цохилт шиг тийм өвдөлтийн шинжтэй болж эхэлж байгаа. За энэ 5 дугаар байранд хэн орж ийнө гэхээр paper wasp. Одоо цаасан эдэг нэг хэн ч бас хайшаа юм тийм ээ. Монголд байдаг болохоор paper wasp-аар нь явчих. За цаасан хэдэг нь paper wasp-ыг бол хүмүүс ингээд харахад нэх юм амар биш. Учир нь тэдэнд бол юм том бие байхгүй, сүртэй тийм дүнгэнсэн дуу байхгүй, тайван дуу юм шиг харагддаг. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Шмидтийн өвдөлтийн индексээр энэ одоо цаасан хэдэг нь маань 3 үнэлгээтэй. Өөрөөр хэлбэл бас тэсвэрийн чинь сорин шүү гэдэг төвшинлөг айл хэдийн орцсон гэсэн. Тэгээд Шмидтийн тэмдэглэлд энэ одоо хатгалтыг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр эдэмхий, шатаж буй, цохилж өвдөж байгаа гэж тодорхойлсон ба. Эдэмхий гэхээр надад бүр амар санагдаж байна. Хүчил хүчлэг тэг шатаж буй гэхээр ч угаасаа яг хамтдаа баз. Тэгээд хамгийн гол нь нөгөө цохилж өвдөж байгаа юм шиг. Яг тэгж өвддөг ш нэрээ заримдаа тий. За энэ өвдөлт бол зүгээр нэг юм хурц биш. Хадгуулсан мөчтөл арьс чинь ингээд халж эхэлнэ. За дараа нь яг тэр хэсэг дээр дотроосоо ингээд бүр пор гэх буцалж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Өвдөлт нь ингээд тэгээд нэг цэг дээр ингээд тогтохгүй ингээд цохилоол, лугшаал, хөлс чинь ингээд гараал, анхаарал төвлөрөх ямар ч юм боломж үүсэхгүй төрнө. За яагаад ийм мэдрэмж төрдөг вэ гэвэл
цаасан эдэгний хорон зөвхөн мэдрэлийг өдөөхөөс гадна арьсны эдийг цочроож үрвслийн урвалыг хүчтэй эхлүүлдэг бодисуудыг агуулдаг. За үүний үр дүнд өвдөлт үргэлжилсэн юм шаталт одоо арьсан дотор ч юм буцалж байгаа юм шиг л болдог гэсэн үг. За зарим хүмүүс угаасаа энийг ингээд тодорхойлохдоо одоо Шмидт биш өөр хүмүүс энэ шавьчинд хатгуулад юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр буцалж буй тосны дусал арьсан дээр унсан мэт. Одоо ингээд лагаар төрж байгаа юм шиг болсон. Харж явах төсөрдөө шүү дээ. Тэгтээ энэ чинь бас тэр чинь болохоор ингээд буцаад хөрнө шүү дээ. Энэ бол үргэлжлээд буцлаад байгаа юм шиг гэсэн. Цогцолттой, химнэлтэй. За цаасан эдний бас нэг аюултай тал нь бол тэдний зан төрх байгаа. Үүр нь бас л их хвшлийн юм дээврийн доор модны мөчөрт байшингийн хананд ингээд ил байж байдаг. Хүн үүрэнд нь хит ойртлоо гэж тэд үзэх юм бол анхааруулга өгөөд байхгүй нөгөө нөх амарч ханга дүнгэндгүү том битэй биш нөгөө дараахан юм шиг харагддаг нөхөр чинь анхааруулга өгөлгүйгээр шууд довтлох нь элбэг. Мөн зөгийн шиг нэг хатгаад өгдөггүй дахин хатгах чадвартай. Ер нь энэ хэдэгнүүд. За уг зан төрхөөсөө болж олон хүнд энэхүү тэсвэр сорьсон сэтгэл зүйд нөлөөлдөг энэ өвдөлтөө маш сайн мэдрүүлсэн байдаг тул хүмүүс энэ paper wasp буюу энэ хэдэгнийг хамгийн өвдөлттэй хатгадаг шавж гэж бас хэлэх гээд байдаг. Хэдэгний төрлийнх ер нь юу байна гэж байна тий бас энэ тэнд нөгөө мэдэхгүй улс оронд аялж явж байхдаа тэр анхаармаар л юм байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. За эко үйлдэлийг ногоон оноо байгаль гэдэг энэ төрийн бас байгууллага байгаад байгаамаа. Тэгээд ногоон оноо байгууллага нь 2013 онд бүр байгуулагдсан юм байна шүү дээ. Тэгээд доктортой хөгжил байгаль дээлтэй эко ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага. За доктортой хөгжил байгаль дээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр нийгэм тустай энэ сайн дурын оролцоог дэмжих зөв даатгалт хөтлөх зорилготой гэдэг нь надад их гоё таалагдаад байгаамаа. Одоо нөгөө байгаль дээлтэй үйлдэл бүрт одоо ногоон оноо үг нь одоо үүнд нөгөө алхалт за ногоон худалдаа авалт ногоон тээвэр гэдэг нэг скутер энэ төр байд юм уу те. За сайн дурын ажил дахин ашиглалт дижитал хэрэглээ ногоон барилга энерги энтергээд энерги хэмнэлт энтергээд те одоо ногоон гэдэг үгний чаар дандаа л нөгөө байгаль эколог одоо мундаг энэ инновацлог юмнуудыг ашигласан байдаг юм уу одоо тэгээд нэмэх нь одоо нэг эдийн засгтай хэмнэлттэй энтергээд маш олон зүйлийг бас ингэж нэгтгэж хэлсэн ногоон гэдэг үг юм байлээ шүү дээ. Тэгээд ногоон оноогоороо энэ хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгнээс хөнгөлт эдлэх боломжтой. Тэгэхээр одоо ногоон худалдаа авалтанд тэр гэхэлэр яг юу авах юм болоо тэр гэж бас хүмүүс маань бодож байгаа байх л та. Тэгэхээр энэ 3 сарын 5-наас эхлээд одоо яг ингээд нээлттэй хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа зарлах юм байлээ. За жишээ оноогоо цуглуулж байгаарэ гэж. Тийм, оноогоо цуглуулж байгаад одоо монсоос одоо жишээлбэл тий одоо жишээлбэл монс явж байгаа юм л та. Одоо ногоон оноогоороо ямар нэгэн витамин худалдаж авдаг ч юм уу тий. Ийм боломжуудыг олгож байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо Green Score гэдэг аппликейшн байгаа. Энийг App Store, Play Store одоо бас хотуулаа аппликейшн гэдэг энэ миний аппликейшн дотор нь байгаа. За эднэрээсээ татаж аваад алхалт энтрээ бас тий тоолоод ингээд оноогоо цуглуулж байгаарэ. Тэгээд энэ бол одоо дараа нь ингээд янз бүрийн ногоон зөвлөлтүүдийг хийхэд бол ингээд хэрэг болох юм шүү. Тэгээд бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 95 22 66 тэг 9 гэсэн дугаараас авах боломжтой. Манай цогтой манаас аль хэдийн бас нөгөө алхалтаа хэмжээд оноогоо цуглуулад эхэлчихсэн байлээ тий. Зүгээр алхах дуртай юм болохоор бас хүмүүс оноо өгчөөл бас гоё л нэг. Тэгээ тэрийгэ буцаад ашиглахныг бүр гоё байгаа шүү. За ингээд ногоон оноо байгаль төрийн бас байгууллагын хамт олон нэвтрүүлгийн ивент гэдэг чандарч ажиллаж хагаад их баярлалаа. За дараагийн хамтанд танилцуулнаа. Одоо 4-р байр. Тийм 4-р байр. За ингээд 4-р байр энэ бол Maricopa гэдэг Harvester Ant Maricopa үр төгч шоргоолж байгаамаа. За энэ шоргоолчнуудаас ялгаатай нь энэ амтан өвдөлтөөрөө огцом чочрохоос илүү төвчээрийг системтэйгээр мохоодог. За уучлаарай яалчгүй сарын инээд төрөд байгаа юм аа. Тийм төвчээрийг мохооно гэдэг чинь те бас нилээн хүн чинь төвчээ сүултээ бүр ингээд үхээд өгөө гэдэг. Тэгээ анх хатгуулсан мөчтөл яал гэж одоо те орилмоор юм өвдөлтөр нь ирнэ. Гэхдээ энэ нэг гол хэсэг нь биш байгаад байгаа. За жинхэнэ онцлог нь бол яг дараа нь эхэлдэг. За хэдэн минутын дараа өвдөлт намдах хэвээр мэт санагдана. Гэтэл үгүй ээ. Тэгээд өвдөлт яг тэр цэг дээрээ тогтоод тасралтгүй чигт одоо юм те уйдмаар баг те уйдгартэй гэж хэлж болмаар ингээ байнгын ингэж үргэлжилсэн дарамт болж хувирнаа. Тэгээд яг л нэг жижиг моторыг те өвтгдөг одоо моторыг ингээ асаагаад
унтраах товчны ерөөсө олдохгүй байгаа юм шиг ийм их одоо хүнд зовирыг бол танд бэлгэлнэ. Тэгээ Шмидтийн тэмдэглэлт энэ өвдөлтийг бол нөгөө зогсолтгүй, уухгүй, төвчээр сорьсон гэж одоо энэ 3 үгээр тодорхойлсон байдаг. Тэгээ энэ шоргоолчны хор яагаад ийм удаан нөлөөлдөг вэ гэвэл одоо түүний хооронд өвдөлтийн дохиог унтраахгүй барьж байдаг молекулууд ингэж агуулгаддаг. Энэ бүр тэ эд эсийн төвшөнд бүр ийм айхтар байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл тарих аюул дууссан гэх одоо тий аюул дууссан гэж үг нэг юм дохио ирэх ёстой шүү дээ. Энэ дохиогоо авч чаддгүй гинэ. Тэгээ ийм чадахгүй хурамч дохио. За өрөвслийн энэ медатруудыг одоо тасралтгүй өдөөдөг болохоор өвдөлт бол ингэж тий буурахгүй байгаа мэт би аюултай хэвээр байна л гэсэн ерөөсөө энэ дохио ингэ ажиллаа л байна. За үүний үр дүнд бол би махад удаан хугацаанд хамгаалтын байдалд оршиж одоо тий ядаргаатай сэтгэл зүйн юм дарамтанд орж одоо шантардаг гэхүү одоо тий. Тэгээ ийм байдал үүсдэг байх нэ. Тэгээд одоо ямар азгүй тохиолдлоор энэ хатгалдаг тулах бол тоо нэрээ чанга юм аа. За одоо энэ сүүлийн 3 байр бол бүр хамгийн аимшигтай. Яагаад гэвэл Шмидтийн индексээр 4 рүүгээ орчиж байгаа. Одоо дээд хязгаарлалгаа орчиж байгаа гэсэн. За эхнийх нь буюу 3 дугаар байранд Warrior Wasp дайчин хэдгэн. Энэ хэдгэн ганцаараа баг хязгаарч таралддаг. Тэд бол багцаараа амьдардаг цэргийн зохион байгуулалттай амьтад. Одоо ингээд зөгийнүүд чинь одоо зөгийн зөгийн өрөн дээр шиглээ гэхэд зөгийнүүд чинь ингээд сүргээрээ гарч ирэл нөгөө хамгаалдаг зөгийнүүд нь ингээд бөөнөрөө дайрна шүү дээ. Тэгвэл ингээд юм бөөндөө ингээд жоохон эмх замраагүй айтай гэл дүнгнэл бөөндөө ирнэ. Тэгтэл энэ Warrior Wasp маань бол бүр юм жагсаал болцсон бүр юм цэргийн зохион байгуулалттайгаар дайрж ирдэг. За тийм болохоор Warrior Wasp гэдэг нэртэй. За тэгээд Warrior Wasp-ууд бол аюул мэдрэх үедээ бүгд нэгэн зэрэг далавчааж ширгээд одоо энэ нам гүм чимээг бүр ингээд тасалсан синхрон айдас төрөм юм дуу гаргадаг. Энэ бол ерөөсөө санамсаргүй шууган биш. Энэ бол одоо ухар гэсэн хамтын дохио одоо юм бүрээ гэсэн үг. Одоо дайраад гэдэг тэр дохиогоо ингээд өгч чинь гэсэн үг. За судлаач түүнийг байгаль дээрх хамгийн сайн зохион байгуулалттай акустик анхааруулгын нэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл өвдөлтийн өмнөх айдас, дайны өмнөх бүрээ. Одоо дайн тулаан болоход бүрээдэд эхэлдэг шүү дээ. Тэрэн шиг бүр яг юм цэргийн зохион байгуулалтаа ирээд бүрээдэд одоо атгах гар дайрдаг гэсэн үг. За энэ бол одоо мэдээж 4-0 үнэлгээтэй дээд түвшин гэсэн үг. Тэгээ Шмидтийн тэмдэглэлээр энэ хатгалтыг яг л биеийн дотор халуун төмөр одоо юм халаацсан төмөр шигтгэцэн мэт тэсвэрлэшгүй тарчилгаатай удаан дарамталдаг гэж тодорхойлсон байдаг. Энэ хэдэгний хорн мэдрэлийн системийг маш хүчтэй өдөөгөө зогсохгүй өрөвслийн урвалыг огцом эхлүүлдэг. Үүний үр дүнд өвдөлт хүчтэй, хавгнал хурдан, хөдөлгөөн хязгаарлагдана. За зарим тохиолдолд энэ хавгнал бүр хідэн өдөрч үргэлжилж чаддаг. Өвдөлт намдлаач дараах зовлон нь байгаа л энэ. Гэтэ Warrior Wasp-ийн 3 дугаар байранд авчирдаг гол шалтгаан бол одоо энэ ганц хатгалт нь биш гэдгийг одоос сая хэдүүлээ сонслоо. Юу байсан бэ гэхээр синхрон сүрдүүлэг одоо энэ бүрээ тэгээд багцаараа ингэж зохион байгуулалтад довтолж байгаа нь тэгээд зүгтах боломж үлдээхгүй маш юм өвдөлтөнд оруулж байгаа. За энэ өвдөлтийг ингээд дангаар нь биш айцтай ингээд хамт биднэрт өгж байна гэсэн. Би ч өвдөн, чихэнд ч тэр дуу шугаан амар орж ирнэ юм бүр юм хөгжим шиг орж ирнэ гэсэн. Тэгээд тарих аюулд орсноо ингээд ойлгоно. Гэхдээ юу ч хийж чадахгүйгээр хатгуулаад ингээд тийчгнэд ингээд бүлдэнэ гэсэн. За энэ гурван нийлбэр нь өвдөлтийг хэд дахин хүчтэй мэдрүүлдэг. Одоо хоолыг амттай байлгахын тулд зөвхөн хилээр амтлахаас гадна үнэр хүртэл чухал байдаг, нүдээр харах нь чухал байдаг шиг бид нарыг дуу чимээгээрээ айлгаж जैन. Тэгээд бөөндөө ингээд ирж байгаа нь харагдах нь байна. Тэгээд мэдээж яг өвдөлт нь мэдрэгдэн тархинд. За ер нь л ийм дүнгийн чимээ сонсоод ямар ч эргэж харах орлого хийхгүйгээр зүгээр л зогтох хэрэгтэй. Харин би аим шиг нэм ярьж байгаа юм шиг л. Шомоолны нөгөө синхрон дайралт гэсэн чиг ойлгож байдээ. Шомоолны чимээ ямар тэг хэр зэрэг мэдрэмж өгдөг вүлээ. Тэгтэл одоо тэр бол одоо бид нар тийм ядаргаатай төвхтэй юм шиг санагдаж байгаа. Энэ бол одоо зүгээр л зогтох ёстой чимээ гэсэн. Яг дайны бүрээ гэдэгтэй л адилхан ч болно. Тийм нэрээр нь хайгаад бас чимээгийн сонсоод чийжлэлд авмаар юм байна шүү дээ. Тийм. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад үзүүлээ да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
Мянган найз амтны дэлгүүр Kitchen Flare-ыг танилцуулъя. За таны тэжээвэр амтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоол Мянган найз амтны дэлгүүр маань одоо албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flare брендийн тэжээвэр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа юм. За ихэнх амтны хоолнд одоо өнгө амт оруулагч, будагч бодис гэдэг ийм зүйлсүүдийг оруулдаг бол Kitchen Flare үүнээс ялгаатай. Жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ормо, чихэрлэг төмс зэргийг байгалийн одоо энэ нүүрс усны их усрыг нь ашиглан үйлдвэрлэдэг. Тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flare үүнийг тэжээвэр амтад зориулсан хэрэгжүүлж байгаа. За энэ хоол маань тэжээвэр амтны хоол маань ходоод гэзэн цочроохгүй, дархлаагийн дэмжин, амтны эрүүл ус, арьс булчингийн хөгжилтөнд тустай. Хүнээр бол одоо яг юм сувлын хоол гэсэн үг. Одоо хайртай амтанда хамгийн эрүүл сонголт нь Kitchen Flare-д байгаамаа. За тэгээ сонголтуудыг нь илүү дэлгэрүүлээд дурдвал муурны гоо сайхны хоол гэж байна. Муурны бөөр шээсний замны урьдчилан сэргийлэх хоол гэж байна. Зулцхан муур, насанд хүрсэн муурны юм тусгай бүр насны ангилалтай тийм хоолнууд нь байна. Тэгээд гөлөг, насанд хүрсэн нохоо гэдэг одоо зөвхөн муур гэлтгүй тэжээвэр амт нь одоо гөлөг нохоонд хүртэл байна. Тэгээ баг болон дунд том үйлдвэрийн нохоо гэдэг юм төрөлжсөн хоолнууд байгаа юм байна. Тэгээ бүр юм онцгой anthracite grill цуврал гэдэг амт уургийн өндөртэй бүтээгдэхүүнүүд бас байгаа юм байна. Тэгэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо авахыг хүсээд тэгээ хүргэлтээр авахыг хүсвэл утасны дугаар нь 7749 тэг8 тэг8. 90 за 2 дахь дугаар нь болохоор 93 тэг5 тэг8 тэг8. Facebook хаяг нь Kitchen Flare Mongolia. За дараагийн амтныг танилцуулнаа. За та энэ амтанд хазуулах юм бол шууд газар унаад уйлах болно. Батал яваа гэж. За 2 дугаар байранд орсон амт бол нэрнээсээ эхлээл одоо анхаарал татах, харахад ч гэсэн айц төрүүлэм нэгэн байгаа. Тэгээ дөрөв үнэлгээтэй тарантула хавк гэд. Тарантула хавк. За өөрөөр хэлбэл тарантулаг баригч хэдгэн. За энэ зөгийн ерөөс орж ирэхгүй нэ тэ. Зөгийн бол бүр уйдгартай гэсэн шүү дээ. Тэгээ хэдгнүүд бол зарим нь яг морин шоргоолч харагдаж шиг бас андуураад гайгүй юм байна гэж утсан чинь энэ хэдгэн бас байхаар л юм байна. Тэгээ тарантула хавкын гэлэлцсэн энэ хөх хар биетэй тод олбор шар даалгавчул одоо сарамсаргүй юм гоё л бол огт биш. Шинжлэх ухаанд үүнийг апосемитизм гэж одоо нэрлэдэг. Өөрөөр хэлбэл байгаль дээр надад ойртвол муу юм болно гэдгийг урьдчилан зарлж байгаа юм тод өнгө юм аа. За ихэнх амьтад одоо дайснасаа нугдах гэж сааралбор орчинтойгоо ууссан юм өнгөтэй байдаг те. За харин тарантула хавк бол эсрэг стратегийг сонгосон тэд нуугддгүү зөгтдгүү харин ил гарч ингэж дисдэг. За нарны гэрэл даалгавч нь одоо бүрч одоо тод болбор шаруулж биетэйгээ хүчтэй юм контраст үүсгэж өгдөг. За энэний шовог өрвөл одоо мэрэгч амтан гэд болцсошгүй бүх дайсанд нэг л мессеж өгдөг. За энэ бол мэдээж би хортой надаас хол байл гэсэн те. За үнийгээс нөгөө амтд нь бас мэддэг. За байгаль дээр ийм тод өнгөтэй амтд их хвчлээ одоо үнэхээр л аюултай бас байж таардаг. За тарантула хавк бол үний яг сонгодог жишээ болж өгдөг. Нэг удаа хатгуулсан амтан энэ өнгийг дахиж хизээч одоо мартахааргүй те үргэлж нүдэнд нь юм оранж даалгавч хашруулдаг гэж. Ингэж бодож явахаар за 2 дугаар байранд орсон гэдэг чи бас үнэхээр айхтар юм. За судалгаагаар шууд ийм одоо тод өнгөтэй шавжийг харамгацаа одоо зүүн совингоороо тойрч гардаг гэдэг нь тогтоогдсон байдаг те. За тарантула хавкын энэ аим шиг зөвхөн түүний хэмжээ өнгөнд биш харин ямар ч эргэлзээ үлдээдгүй одоо өөртөө ихтгэлтэй зан авирт нь оршдог. За энэ хэдгэнд байгальд хизээч одоо яарч сандрахгүй, нисэхдээ одоо огцом хөдөлгөөн хийхгүй, бултах гэж оролдохгүй, яг л өөрийгөө одоо хамгаалах шаардлага түүнд байхгүй мэт одоо ингэж аашилдаг. За учир нь түүнд үнэхээр юм шаардлага байдаггүй юм байна. Тэгээд түүний хор бол одоо сүүлчийн арга нь бол биш, харин анханасаа төлөвлөгдсөн одоо төгс ажиллагаатай зэвсэг байдаг. Тарантула хавкын хор мэдрэлийн системд маш тодорхой, маш хурдан нөлөөлдөг. Энэ нэг сонирхолтой зүйл байгаа. За тарантула хавкын хорын зорилго нь хохирогчийг алах биш байдаг. За харин хяналтаас гарах, хяналтгүй болгох. Тийм учраас өвдөлт нь удаан үргэлжилдэг ч гэсэн одоо хэдхэн минутанд хүний бие өөрийн мэдлгүй одоо мэдрэлгүй болж те хөдөлгөөн анхаарал бодол бүгд одоо өвдөлтөнд ингэж автдаг. Энэ бол өвдөлтийн яг цэвэр өвдөлт гэж үүдэг. Фүр өвдөлт, фэн гэж байдаг бол те ийм хэлбэр. Ямар ч дасан зохицох юм боломж олгодгүй. За тарантула хавкын амьдралын түүх өөрөө ч их аимшигтай. За энэ тарантул бол аалзыг
За эмэн тарантуул аалзыг олж түүнтэй ингэж нөгөө тулалтаж хатгаж энэ саажилтанд оруулдаг. За тарантуул аалзыг одоо хөдөлгөөнгүй болгочих нь. Аалз бол яг үхдэггүй те ингээ хөдөлгөөнгүй байж амьд хэвээрээ хөдөлж чадахгүй байна. За дараа нь бол түүний дээр өндөглөөд агуултай нь аалзыг амьдаар нь дотроос нь одоо аажмаар ингэж идэж өсдөг бүр ийм амьдралын одоо түүх намтартай те энэ бол одоо хорн ямар хүчтэй мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдгийг хамгийн тод жишээ саажуулдаг те ийм одоо айхтар юм байх нэ. Тэгээ одоо манай энэ жинхэнэ өвдөлтийн эцэг тэнгэр Шмидт маань хүртэл одоо хэлсэн байгаа. Одоо ер нь бол би нэгт сумын шоргоолчийг хамгийн өвдөлттэй гэж хэлнэ. Гэхдээ энэ хоёрт орж байгаа тарантулаа хаавг хэрвээ миний хилэн дээр хацах юм бол магадгүй нэгт орох боломжтой юм а гэж. Яг нөгөө жинхэнэ цэвэр өвдөлт гэдэг зүйлийг мэдрүүлж байгаа гэдэг утгаараа. Тэгэд хүн одоо тэр Шмидт гэдэг хүн маань хэдэн мянган удаа өөр дөрөө хатгуулад үзсэн. Хүний биеийн аль хэсэгт хатгавал хамгийн их өвдөлттэй мэ гэдгийг хэлсэн байгаа. Нэгт хил. Бас хилэн дээрээ хазуулах юм бол үнэхээр аюултай. Хоёрт дээд урвал магадгүй мэдрэл лидер хамгийн сайн байдаг хэсгүүд баг. Тийм мэдрэгдэх шүү дээ ер нь тийм. Гуравт нь болохоор эр бэлгийн эрэхт. Эр бэлгийн эрэхт. Одоо эмэн байхгүй бол. Тийм одоо Шмидт өөрөө эмийг нь мэдэхгүй юм чинь түүний тодорхойлсноор бол шодон дээр хатгуулах хамгийн өвдөлтөйгөөсөө 3-т орж байгаа бие хэсгэд. Би нэг зүйл ойлголоо. Одоо эн чинь нөгөө нэг дандаа нөгөө айгүй мэдрэмтгий те одоо хамгийн одоо тэр ялгсан судас ихтэй нарийн тарих руугаа шууд ордог тэр хэсэг гэсэн. За ингээд нэгдүгээр байран дээр бид нэр ирлээ. Шмидтийн pain index одоо өвдөлтийн индексийн туйлын хязгаар өвдөлтийг хэмжих тухай одоо энэ хүрээд одоо ингээд дуусч болно. За энэ бол алдарт суман шоргоолж буюу bullet ant. Нэр нь зүгээр нэг айлгах гэж өгсөн хоч биш. Хүмүүс энэ шоргоолжийн хатгалтыг суманд оногдсон юм шиг мэдэрдэг учраас ингэж нэрлэдэг. Байж боломгүй юм. Justin Schmidt одоо энэ хатгалтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Шатаж буй нүүрсэн дээгүүр 10-аас 20 см-ийн хадаас шаачгсан хөлөөрөө алхаж байгаа мэт. Энэ бол нэг төрлийн өвдөлт биш. Шатаад байна, цохиулаад байна, таталтаад байна. Одоо ингээд тэр хадаас ингээд хөл рүү н орцсон байгаа юм шиг юм дотор юм гүнзгий юм тарчилгаа мэдрээд байна гэсэн. Бүгд хамгийн гол нь нэгэн зэрэг илэрч байгаа. Нэг муу шоргоолж л шүү дээ харахад тий. Хатгуулсан мөчт энэ өвдөл одоо шууд оргилдоо хүрдэг. Ерөөсөө ингээд эхлээд аажмаар яж байгаа дараа нь ихсэн гэхгүй эхлээд амар яж байгаа буурна гэхгүй шууд л ингээд бүр оргилдоо хүрнэ. Гэхдээ хамгийн аимшигтай нь одоо тэгээ зогсохгүйгээр энэ өвдөлт 12-оос 24 цагийн турш 12-оос одоо хагас өдрөөс бүтэн өдөр хүртэл мөргөлж чаддаг. Тэгээ энэ хугацаанд гар ингээд чичрэн, булчин татна, зарим хүний дотор нь муухаарч, зарим нь бүр уйлж, одоо ямар ч тэсгэл алдах, одоо тэсэх боломжгүй уйлж, зарим нь бүр юм ярьж чадахгүй болдог. Одоо бүтэн өдрийн турш. Энэ бол өвдөөд тисээд өнгөрөх зүйл биш. Энэ бол амьдралаас түр ангирчирдаг. Одоо тийм одоо хүмүүс одоо мансуурлаа гэж ярьдаг ш. Энэ бол одоо өвдөлтөн донд мансуурж байгаа зүйл болж байгаа гэсэн. Гэтэ энд нэг юм аимшигтай зөрчил байгаа. Justin Schmidt-ийн хэлснээр bullet ant-ийн хатгалт ямар ч уул мөр үлдээдэггүй гэж байгаа. Ийм их тарчилгаа мэдэрсэн одоо атлаа. Ямар ч хавагнал байхгүй. Бүн шарах үлдээхгүй. Сорив тогтохгүй. Одоо ингээд амар л өвдөд байдаг. Тэгээд одоо жишээ нэг хүүхэд магадгүй суман шоргоолжинд хатгуулчаад ингээд бүр уйлаал бүр байж чадаал энд хатгуулсан гэж ээж аав дээр ингээд очсон чинь ээж аав нь хараад наа чи яагачгүй штэ гэж хэлж болох гэсэн үг. Тэр утгаараа Шмидт одоо ингэж хэлсэн байдаг. Ийм их тарчил зовчоод дараа нь хүмүүст үзүүлж харуулах юмгүй байх нь маш ихээр уран мугалт гэж байгаа. Өвдөлт нь асар их гэхдээ ямар ч нотлох байхгүй. За сонирхолтой нэг баримтыг дуртахад bullet ant нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг Сатарай Маве овгийн хамгийн чухал ёслолын хамгийн чухал амьтан байгаа юм. Учир нь тэдний хувьд эр хүн болно гэдэг зүгээр нэг юм насны тоо биш. Одоо 18 хүрээд чи эр хүн боллоо гэрээсээ гараа гэдэг ойлголт биш. Энэ бол өвдөлт, айдас, төвчээрийг өөрийн биеэр давж чадсан эсхийг шалгасны дараа одоо хэлдэг чи эр хүн боллоо гэж хэлдэг зүйл. За тэгэхээр одоо та нар баг ойлгож байгаа бох. Ёслолд оролцох хөвгүүдийн зарим нь дөнгөж 12 настай байдаг. Тэд эхлээд ой руу орж энэ суман шоргоолжуудыг өөрсдийн одоо гараар барьж цуглуулна.
Ингэхэд хүртэл одоо аль хэдийнэ эрсдэл. Одоо тэр сумын шоргоолжуудаа түүж явахдаа хатгуулах боломжтой шүү дээ. Энэ нь бол өөрөө эрсдлийг даван туулж байна. За дараа нь тэдгээр шоргоолжийг дотгошоогоо чиглэсэн байдлаар одоо хазгад бэлэн байдлаар ийм бэли болгон сүлжинэ. Бэли гэсэн үг. Шоргоолж өрөө. Тийм одоо ийм навч бэлдээд тэр навчаа ингээд ийм уцлаг юмар сүлжээд тэр уцлаг юмнуудаа дүүрэн юм шоргоолж хийчихэж байгаа. Тэгээд нэг бэлийн дотор олон 10 зарим үед бүр юм олон 100 сумын шоргоолжийг хийчихдэг. За ёсол эхлэхэд залуу маань одоо эр хүн болохын тулд гараа бэйли рүү шургуулна. Тэгээд боочно. Тэгээд 10 минутын турш тэр бэйлийг тасралтгүй өмснө гэж байгаа. Тэр 10 минутын турш тэр хідэн 10 шургуулжудаас өчнөө нь хатгах гэсэн үг. Хатгаж хадсна гэсэн үг. Энэ бүх хугацаанд ингээд уйлаад тийчлэнээд тэх ёсгүй. Тэгэх юм бол эр хүн болж чадахгүй. Энэ бүх өвдөлтийг мэдэрч явах явцдаа бүжиглээд байж ах хэвээр. Бүжиглэнэ. Тэгээ гараа сууглаж тэр 10 минутын турш одоо суулгах хориотой. Энэ тэр бол одоо маш одоо гэр бүлээ хүндэтгэхгүй байгаа одоо удам усаагаа яах байгаа юм маш тийм готомшигтай зүйл болно гэсэн үг. Тэр 10 минутын өвдөлтийг заавал тэсэж гаргах хэрэгтэй. Одоо дараа нь яг юу болох нь хамаагүй. Унах орилох бол ерөөсөө л ичгүүртэй зүйл. За хамгийн аимшигтай нь үүнийг нэг удаа биш. Нэг залуу энэ ёслыг за бараг 20 удаа давтаж байгаа. Нэг удаа ингэж явахгүй ингээ 20 удаа тэр бэлийг одоо өмсөж байгаа гэсэн. За өөрөөр хэлбэл тэр одоо хүү буллет антийн хатгалтыг олон зуун удаа олон өдрийн турш амснаа гэсэн үг. За National Geographic-ийн ийм баримтад кинонд дурдсанаар буллет антийн ганц хатгалт зөвгөөнийхөөс 30 дахин илүү өвдөлттэй гэж үзсэн байна. Тэгэхээр одоо зөвгийг аймар гэж яриад хахад бол энэ буллет антид хатгуулсан хүмүүс бол үнэхээр л уйтгартай зүйл гэсэн үг. За тэгээ энэ ёслолт бол ганц хатгалт биш ерөөсөө ингээл бэли дүүрэн өвдөлт одоо ингэ ярьж байгаа гэсэн үг. Тэгэд энэ ёслолын зорилго нь ерөөсөө юм харгислалтаа энэ ёслолын зорилго нь биш. Омгийн ахлагчийн одоо энэ 10 минут турш ингээд дуулаа хийж идэм байна л да. Тэгээ тэр дууных нь одоо гол санаа нь ямар ч зовлонгүй амьдрал бол ямар ч үн цэнэгүй гэдэг тийм санааг өгч өгдөг. За тэгээд энэ нь бол өвдөлтийг шүтэх тухай биш харин айцаа давж чадсан хэсэг. Одоо тэр эр хүн болохын тулд өөрөө хянаж чадсан хэсэг. Тэр их өвдөлтийг мэдэрч ээж бүжиглэнэ гэдэг одоо ямар их төвчээр төсвөрөө те. Тэгээ өвдөлтийн дунд ч одоо тийм босоогоороо цогсоод одоо энэ ноён нуруу хуграагүй байгаа хэсэг. Энэ бүхнийг шалгаж ээж эр хүн болж байгаа. Тэгээ ёслол дууссаны дараач одоо ёслол дууссаны дараа шархвал идгэн нөгөө соримоор үлдэхгүй арьс бол хэвийнээрээ байна. Харин тэр дурсамж бол үүрдэх. Буллет антийн одоо тэр өвдөлтийг мэдэрч байгаа тэр дурсамж өвдөлтийн тэр дээд хязгаар төсвөрийг одоо ингээд даваад гарцсан хүний сэтгэл зүй бол одоо маш тийм хатуу сэтгэл зүйтэй жинхнээсээ л эр хүн болж байгаа гэдгийг мэдрүүлсэж байна гэсэн үг. Одоо ямар нэг амьдралд нь жижиг саад гарч ирэхэд жижиг өвдөлтүүд гарч ирэхэд би одоо тэр сумын шоргоолж тэр аимшигтай өвдөлтийг тэр бэлийг нь өмсөөд бүр нэг удаач биш 20 удаа өмсөөд тэр их өвдөлтийг давчаад энэ жижиг өвдөлт хажууд нь юу юм бэ гэж одоо бодож ир хүн болсон гэдгээ мэдчихэв гэсэн үг. Тэгэд энэ үүнийг давж чадсан бол одоо үнэхээр л сайхан одоо ир хүн болсноо мэдрээд маш юм таатай байдаг бахнэ. Үнэхээр өрмөц юм. Хүүхд хүмүүжлийн аргад бол ийм арга байдаггүй шүү. Тэгээ өрмөц соёл юм да тий. Тэгээ энэ бол одоо зөв 4-0 биш бүр юм 4-0 нэмэх гэдэг ангиллал руу орсон байгаа ганц шавж гэсэн. Харин тий би бас яг энэ хугацаанд энэ нэвтрүүлэг дээр бас бодож байлаа нөгөө анафилаксис шок билүү тий. Одоо шууд нөгөө хүний амь насанд төрдөг зөвгийн татгуулаад ч юм уу за эсвэл одоо ямар нэгэн байдлаар нөгөө нэг амьтанд хазууснаас бас болж одоо үүсч бас болно. Тэгэхээр одоо бас юмыг яаж мэдхүү одоо яг тэр нөгөө харшилдаг энэ хүмүүс чинь бас нөгөө ерөндөг гэхүү те тийм юм ингээ бэлэн авч явахгүй бол тэг мэдэхгүй ой мойгоороо магадгүй те одоо би Amazon руу явлаа гэж бодоход тиймэрхүү юм ахгүй бол хэзээ ч хазуулж байгаагүй нэг шавжинда хазуулдаг тэг ямар нэгэн байдлаар нөгөө нэг анафилаксис шокоор одоо маш олон хүн бас нөгөө нөхөрхийн асуурсан шалтгаан зүгээр зүгийн татгуулсан Монгол төртөл одоо тийм хүмүүс бас аюу харамсалтай тохиолдол байдсан байлээ тий. Тэгээ би зүгээр ингэж утахгүй одоо энийг дуурайгаад тий. За чи хазуултаа би хазуулъя гэж одоо яадаг чинь тий. Ингэхгүй гэж бас жоохон санаа зовж байна. За өстой сонирхолтой байл. Ялангуяа харшилтай хүмүүс бол эвгүй шүү гэж тий. Тийм өвгөл төрнө.
За нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон за эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгаль төрийн бус байгууллага маань ивент гэж хамтарч ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. За студид цогт урнаа хоёр ажиллаа. Тэгээд дараагийнхаа гайхалтай амьтны ертөнцөөр эргүүлцъя. За бүгдээрээ сайхан амарцгаарай гэж Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.